Хичээл 5 сэдэв өөрийгөө танилцуулах улс орон болон ажил мэргэжил түүнтэй холбоотой дүрм харилцан яриа дасгал ажил гэрийн даалгавар өгөгдсөн байгаа. Шинэ үгээ хамтдаа дагаад уншаад агараа. Наара улс буюу улс орн. 대한민국 бүгд найрамдах Солонгос улс буюу өмнөд Солонгос. Улс орнуудын хувьд монголоор бичээгүй байгаа. Яагаад гэхээр туг нь тухайн улсын даалбаа байгаа учраас бичээгүй. Тэгэхээр хамтдаа дагаад уншаад агараа. Монгол Монгол гэдэг үгийг яг монголоор хэлэхдээ бид нар оогоор хэлдэг. Хэдий ч солонгосоор хэлэхдээ монгол гэдгийн хоёр оогийн хоёр уу болгоод хэлэхэд болно гэсэн үг. Солонгосоор хэлэхдээ монгол гэж хэлж байж солонгос хэлэн дэх монгол гэсэн үг болдог шүү. Мигуг Америкийн нэгдсэн улс, Вьетнам, Хожу, Австрали, Россия, Орос, Малайз, 일본, Япон, 중국, Хятад, 영국, Их Британь, Канада, Канад, Индо, Энэтхэг, 독일, Герман, 터키, турк, Sweden, Швед, 필리핀, 태국, 타일анд, 싱가포르. Дараагийн шинэ үг нь ажил мэргэжил буюу 직업. 가수, дуучин, 배우, жүжигчин, 간호사, сувилагч, 의사, эмч, 은행원, банкны ажилтан. 은행 гэдэг нь дангаараа банк. Ардаас нь won залгалаа ямар нэгэн байгууллагын ажилтан гэдгээр ордог. 사업가, бизнесмен. 주부, гэрийн эзэгтэй. Ажил мэргэжил дээр яагаад 주부 буюу гэрийн эзэгтэйг оруулсан бэ гэхээр Солонгосын хувьд аж амьдрал дээр нь гэрийн эзэгтэй гэдэг маань ерөөсөө бүтэн цагийн ажил гэж үздэг учраас 주부 гэдгийг ажил мэргэжил дотор оруулсан байдаг. 회사원, компани ажилтан. 회사 дангаараа компани, won залгалаа ажилтан болчихж байгаа. 경찰관, цагдаа, 미용사, үсчин, 요리사, тогооч. 5 дугаар хичээл маань өөрийгөө танилцуулах хичээл байгаа учраас аль улсын хүн бэ гэж асуухад нь тэр улсаас ирсэн гэдэг хариултыг бүгдээрээ дээр сурхана. 어느 аль гэсэн үг байна. Тэгвэл 나라 буюу улс орныг залгаад үзье. 어느 나라 аль улс ямар улс гэсэн утгатай болчихно. 어느 나라 사람입니까? аль улсын хүн бэ гэж асууж байна. 몽골 사람입니다. Монгол хүн юм гэсэн утгаар хариулна. Тэгэхээр 어느 나라 사람입니까? аль улсын хүн бэ? 러시아 사람입니다. Орос хүн юм аа гэх зэргээр хариулах нь. Дараагийн дүрм маань 은는 бид нарын мэддэг нэр үгэнд залгаж тухайн нэр үгийн утгыг илүү тодотгож онцлоход хэрэгэлдэг туслах үг буюу тэр нь энэ бол тэр бол гэдгийг энэ бол гэдгээр 은는 маань илэрхийлэгддэг байна. Тэгэхээр игшгээр төгссөн нэр үгэнд 는 гэж залгаад гийгүүлэгчээр төгссөн нэр үгэнд 은 гэдгийг залгах нь. ном болон савн гэсэн үгэн дээр залгасан байна. ном бол 책은 ном бол 피노는 савн бол гих зэргээр ороод явна. Дараагийн дүрм нь
이가 아닙니다. уртлынх нь 이가 гэдгийг 4-р хичээлээр бүгдээ үзсэн байгаа. Нэрлэлийн T ялгалын тэг нөхцөл. Тэгвэл ардаас нь анимнида гэд нэмэгдсэн байна. Анимнида гэдэг нь нэр үгтэй хамт хэрэглэгддэг үгүйсгэх утга илэрхийлдэг буюу биш гэсэн утгаар орж байгаа. Тэгэхээр нэр үгийн ардаас 이가 아닙니다. тийм биш, ном биш, савн биш гэсэн утгаар ордог байна. Ном биш гэдэг үгээ солонгосоор харцгаая. 책 гийгүүлэгчээр төгссөн нэр үг байна. Тэгвэл гийгүүлэгчээр төгссөн нэр үгэнд и залгана. 책이 아닙니다. ном биш гэсэн утгатай боллоо. Дараа нь пину буюу савн гэсэн үг маань игшгээр төгссөн нэр үг. Игшгээр төгссөн нэр үгэнд 가 залгалаа. пину가 아닙니다. савн биш гэсэн утгатай өгүүлбэр үүсэж байна. Дараагийн өгүүлбэрийг харъя. 저는 урд талын үдсэн 는 ороод ирлээ. Энэ бол гэсэн утгатайгаа. 저 би гэсэн үг. 저는 би бол 학생 сурагч. Энэ дээр биш гэсэн утгатай дүрм маань орж ирлээ. 저는 학생이 아닙니다. би бол сурагч биш. Дараачих нь 저는 би бол 한국 солонгос 사람이 아닙니다. 저는 한국 사람이 아닙니다. солонгос гэдэг үгийг бүгдээрээ 대한민국 буюу бүгд найрамдах солонгос улс, өмнөд солонгос гэдгийг тодотгож хойд солонгосоос ялгахын тулд 대한민국 гэж хэлдэг байна. Тэгвэл ерөнхийдөө солонгос гэдэг үгийг 한국, солонгос хүн, 한국 사람 гэд хэлээд явахд болно. Гол нь өмнөд солонгос, хойд солонгосыг ялгаж хэлэхдээ 대한민국. өмнөд солонгос, хойд солонгос нь 북한 гэж хэлдэг байгаа. Тэгвэл 대한민국 사람 гэх юм бол өмнөд солонгосын хүн юм байна. 북한 사람 гэвэл хойд солонгосын хүн юм байна гэсэн утгаар бас ойлгож болно. Харж байгаачлан хичээл болгон дээр 3 дүрм үзэн мөн дүрмүүдээ маш богино товч тодорхой байлга хүүднээс жишээг мөн 1-2 татаж авсан байгаа. Тэгэхээр та бүхэн үзэж байгаа шинэ үгэн дээрээ аль дүрмийг залгахад боломжтой вэ гэдгийг бас хичээлийн үзэнгээ бодоод явахд болно. Харилцан яриаг бүгдээрээ ахаад А, Б буюу админийн дандаа А хэлж явна. Та бүхэн чангаар болвол Б-гээ уншаад яваарай. эхэлцгээе. А. 안녕하세요. 저는 수아입니다. B. Тгийн оронд нэрээ хэлээрэй. A. 뜬등 씨는 어느 나라 사람입니까? B. A. 아니요. 저는 회사원이 아닙니다. 학생입니다. харилцан яриан дээрээсээ үзсэн дүрмүүдээ, үзсэн үгнүүдээ хараад нүдлээд яваарай. 5-ын 4 буюу дасгал ажил маань 이가 아닙니다. биш гэсэн нөхцөлийг дараагийн үгнүүдэд залгаж бичих байгаа. бүгдээрээ дасгал ажиллаа хийчгээд ямар утгатай болохыг нь тунгааж нэг үзээрэй. 5-р хичээлийн гэрийн даалгавар нь энэ хичээлийн ажил мэргэжлийн шинэ үгээс гадна нэмээд 10 ажил мэргэжил Google-ээс хайж олж бичих байгаа. Тэгэхээр жигоп буюу ажил мэргэжил гээд шинэ үгнүүдийг оруулсан байгаа. Энэ дээрээс та нарын мэддэг хамгийн түгээмэл байдаг. Үгүй бол яг энэ мэргэжлийг солонгосоор юу гэдгийг болоо гэсэн мэргэжил байх юм бол Google-ээс хайгаад солонгосоор нь олоод бичээрэй. Мэдээж гэрийн даалгавраа бүгдээрээ комент хэсэгт админасаа асуугаад явчихнаа. зүрэг 하늘의 별따기. 하늘의 별따기. тэнгэрээс од шүрэх. тэнгэрээс од шүрэх гэж сонсоход тэнгэрээс бид нар яаж од шүрэх юм бэ те? Маш хэцүү зүйлийг гүйцэлдүүлэхдээ хэрэгэлдэг гэж ойлгож байна. Монгол ардын зүр үгээр тайлбарлавал өвсөн дундаас зүү ирэх гэдэгтэй дүүцүүлж хэрэгжилж болно.